За энэ багш нарын одоо боловсролын ерөнхий хууль бол ер нь энэ чоны тунхаг л бид нар олон улсын өмнө үүрэг хүлээсэн байгаа шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20, төсвийн зардлын 7% гээд тэрийг 2015 онд засгийн газар нь өөрөө үүрэг хүлээчээд өнөөдөр ингээд хийхгүй байгаа нь өөрөө бас болохгүй шүү дээ. Тэгэхээр би энэтэй холбож бас энийг оруулсан шүү. Тэрнээс өөрөө ингээд санаанаасаа тооцоогоод гаргасан юм бол байхгүй. За 3 дугаар асуудлын маань хэн хариулах вэ? Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт инфляц 7% өсөх юм байна. Ахмадуудынхаа тэтгэврийг бүрэн тэтгэврийг сая 500 мянгад хүрэх үгүй юу? Энэ ахмадууд чинь бүтэн жил гараа энэ гадаа зөксөж чинь бодож байгаа юм байна уугүй юу гэдгийг л асуугаад байгаа. За ерөнхийдөө хариулъя. Тэтгэврийн доод хэмжээг тэдэд хүргэнэ гэвэл тогтолцоонд буруу ийм үед шууд тэгж хавтгаа нэмээд шудраг бус байдал бий бол насаараа хөдөлмөрлсөн шимтгэлээс цалингаасаа шимтгэл төлсөн хүмүүс зарим нь халамжийн тэтгэвртэй тэгээ бүгдийн ижил тэгш нэмнэ гэдэг энэ бол шудраг бус тогтолцоо. Эхлээд итгэл зүрээ шийдэх ёстой гэж би ойлгож байна. Олон дулгууртаа болох ёстой. Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг их хурлд барьсан байгаа батлах ёстой. Итгэл зүрээ тэр 900 гаруй тэрбум төгрөгийг итгэл зүрийг шийдчихэж тэр нэмэхгүй асуудал явахгүй бол одоо ингээ гаргаж ирээд нэмждэг дахиад энэ бодлогогүй алхам л болно л доо. Тэгээд хизээч хийц төгсгөлгүй юм болох гээд байгаа байхгүй юу? Тэгээд би дөрөв хэлсэн шүү дээ. 10% нэмэхэд бүтэн жилээ даахад 600 тэрбум байгаа байхгүй юу? Манай суур зарлах чинь 2.6 болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг За гүйцэг хариулчих. Ерөнхийдөө байгаа нөхцөл нь ийм байгаа. Тэгтээ тэтгэврийг бол бид нар индексчүүл нэмэх үүрэгт цаашаа хуулийн өвч тодорхой болох ёстой. Ингэж индексчүүлжил нэмж явна. Тэгэхээр ахмадуудынхаа одоо тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бол манай засгийн газрын гол бодлого байна. Гэхдээ би одоо худлаа яриад яах вэ? Сая 500 болгоно энэ төр гэж ид шидтэн гараад ирж тэгж болгож чадахгүй байх. Эсвэл зөвхөн төсөө батлаад зөвхөн тэтгэвэр тавиулныг болох байх. Төсвийн доктортой байдлын хууль мойлд хамаагүй байх ёстой байх. Ажлын байр нэмэгдүүлэх төслүүдэд явуулахад бол анхаарах ёстой. Тэгээ нэмэлт мэдээлэл хэлэхэд энэ саяны гадаад зээлийн ашиглалтын хууль бол өмнө жил төсвийн өрөөндө багтаага шийдсэн төслөөч үү. Одоо бүр сүүл дээр даварсаар гэдэг чинь хууль оруулж ирээ баталж чадахгүй болохоор зээл гацаалаа энэ төр гээд наад хуультай ч хуульгүй энэ зээлүүд явна. Одоо тийм